Сайн бацгаана хүүхдүүдээ, та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. За бие даан судлах хичээл 25-ыг танилцуулж байна. За энэ 7 хоногийн хичээлийн сэдэв бол гүйлгэн тэг гэсэн сэдэв байгаа. Хичээлийн зорилготойгоо танилцъя. Гүйлгэн тэгийг тал хичээнгүй тэг, татлахын тэг хэлбэрээс ялгаж сурах гэсэн зорилгын дараа өнөөдрийн хичээлийг сонсноо. За тэг гэж юу юм бэ хүүхдүүдээ? За өсгийн тогтсон зурлах хэв маяг гэсэн утгатай үг байгаа. За Монгол үндэстэн эртнээс идүүгээ хүртэл олон янзын бичиг үсэг зохион хэрэгэлсэн төдийгүй тэр бүхний уран гоёор бичдэг уламжлал бүхэл бүтэн тогтолцоотой ард түмэн юм. За тэгвэл үүнд хичээнгүй тэг, татлахын тэг, гүйлгэн тэг бол ордог байгаа. Хичээнгүй тэг гэж юу юм бэ? За хичээнгүй тэгээр бичгтээ ацаг шүдийг тод гаргацтайгаар бичдэг. Анхлан сурж байгаа хүмүүс энэ тэгээр бичиж суралцдаг. За өсгийн зурлага, зурам, цэг, тэмдэг зэргийг зөв бичиж сурснаар бусад тэгүүдийг сайтар эзэмшиж болдог. За таталган тэг. Ацаг шүдийг нэг бүрчлэн зуралгүйгээр олон цөөн байдалд тохируулан богино урт нуруу татан гаргаж шүд хэмнэн хялбарчлан түргэн бичсэн бичгийг таталган бичих гэж хэлдэг. За үүнийг хураангуйлан бичих аргач гэж нэрлэх тохиолдол бий. Таталган тэгээр хурдан түргэн бичих нь уран бичлэгийн урлаг бөгөөд түүний дээд хэлбэр юм. За гүйлгэн тэг. Гүйлгэн тэгийг хүний яриа, харилцан яриаг түргэн тэмдэглэхтэй уялдаж үүссэн гэж үздэг. Гүйлгэн бичих гэдэг нь хичээнгүй бичгийг бодвол арай хурдан, таталган бичгээс арай удаан. За энэ хоёрын завсрын шинжтэй бичиг юм. За ацаг шүдийг мэдэгдэх төдий гаргаж бичдэг бичлэгийн өвөрмөц хэлбэр юм аа. За гүйлгэн тэгийг 19-р зууны 2-р хагаст үүссэн гэж судлаач тэмдэглэсэн байдгаараа онцлогтой. За гүмгхэн бичгийн онцлогийг бүгдээрээ авч үзье. Их шиг үсгийн бичих онцлог. За титэм. Титмийн шүдийг гол төлөв бага хэмжээтэй бичнэ. За шүдийг мэдэгдэх төдий гүйлгэн бичнэ. Сүүлийг урт нуруутай бичихгүй. За нумыг бол харин шүдгүй бичдэг гэр онцлогтой. За дараагийнхан бол гийгүүлэгч үсгийг бичих онцлогийг харж байна бүгдээрээ. За эр үсг. Эр үсгийг үгийн эхэнд дунд адагт үзэг салгалгүй бичвэл хурдан бичих болно. За гагийн төрлийн үсэг. Га үсгийн өмнөх хоёр туслыг энэ мэт бичих тохиолдол байдаг. За энэ зураг дээрээс харагдаж байна тийм ээ. За наагийн туслыг яаж бичих вэ? Наа үсгийн туслыг энэ мэт бичвэл зүйтэй. За энэ зураг дээрээс харахад бол наагийн туслууд бас харагдаж байна тийм ээ. За ДТ үсэг. ДТ үсгийг бол гидсний өмнө орсон ДТ үсгийг шүдгүй бичдэг. Бас үүгээр онцлогтой. За хаагийн төрлийн үсэг. За эр үгэнд орсон хаа үсгийг бол үзэг салгалгүй мөн шүдгүй бичдэг. Баагийн төрлийн үсэг, бэ үсгийг бол шүдгүй бичиж болно. За эс үсэг. Үгийн дунд орсон эс үсгийг мөн шүдгүй бичиж болдог. За эм үсэг. За адагт орсон эм үсгийг бол үзэг салгалгүй бичих бас тохиолдол байдаг. За ийм бичиг үсэг, яг үсэг тус зурлаг бүр дээр ажиллах юм бол ийм онцлогуд бас харагдаж байна. За сурагчид та бүхэн маань дээрх бичгийн тэгүүдийг харьцуулаад үсгийн зурлагын хувьд ямар онцлог ялгаа байгааг харьцуулан тайлбарлаарай. За ингэхдээ болвол зарим зурлагын онцлог, зарим үсгийн онцлог гэж байгаад бас ялгааг энэ 3 бичгтэрээ ялгааг харьцуулан бичиж тайлбарлах даалгаврыг та бүхэндээ өгж байна. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Хичээлийн дараах сорилын ажиллаарай. Амжилт хүсье.